Ямар нэг юм хиймээр байгаа мөртлөө юу хийхээ мэдэхгүй байдгүй. Уг нь чамд хийн гэж ботсон зүйл зөндөө байгаж алиг нь хийх хаанаас нь эхлэхээ мэдэхгүй. Тэрэндээ шатаа түлэгдээд ядарчихна. Эсвэл ямар ч хэрэггүй юм орлуулчихъя. Учир нь чиний явах зам тодорхой бус байгаа юм. Тодорхой бус байдлаас олон янзын санаа ургах боловч үр дүн гардаггүй. Асуудал шин санаа байхгүй биш. Харин надад дэндүү олон санаа болохоор тэгсэлгүй бол бүгд тогийн сав руу орно. Тийм ээ, үйлдэл болоогүй дэндүү олон санаа чиний гав гинж. Тэгэхээр санаануудаа зэгслэх хэрэгтэй. Нэгдүгээр дүрм. Юу ч хийсэн шийдэмгий байх. Аль болох хурдан эхлүүлэх нь чухал. Энэ үед чамайг юу ч зогсоох ёсгүй. Хоёрдугаар дүрм. Хийх ёстой юм аа л хий. Цэвэрлэх, зэгцлэх, тухтай орчин бүрдүүлэх бол үр дүнгийн дараа хийх зүйл. Гуравдугаар дүрм. Бодож төлөвлөж хийх биш. Тухайн үед нь сэтгэж асуудлыг шийдээд явах нь бодит байдалтай илүү наалтна. Дөрөвдүгээр дүрм. Энэ бол хамгийн чухал дүрм. Эхний оролдлогоор хамгийн сайнараа хий. Үр дүн хангалттай сайн байхад л болно. Төгс байх хэрэггүй. Төгс байдал бол бүтээлч байдлын дайсан. Төгс рүү тэмүүлэх нуруугаа авахтай л адил. Би энэ дүрмийг нэлээд зөв ойлгож авсан. Зүгээр л тоглол, have fun. За одоо үндсэн ажилдаа оръё. Эхлээд толгойд орж ирсэн санаануудаа жижиг заасан дээр буулгана. Бодсон зариудаа эсвэл дараа нь санахаараа. Энэ тийм ч чухал биш. Энд би бичлэгнүүдийн санааг бичсэн байгаа. Ер нь бол юу ч хийж болно л доо. Тэднийгээ бөөгнүүлээд нэг бүрчлэн уншина. Ерөнхийдөө санаануудаа рефреш хийж дахин төсөөлнө гэсэн үг. Нэг бүрчлэн. Бүтэн өдөр зарцуулах хэрэггүй. Нийтдээ 5-10 минут байхад л болно. Дараа нь чи гарчийг нь хараад агуулгаа тэр доор нь санах болно. Үүний дараа санаа бичсэн цааснуудаа гаднаас нь унших боломжгүй болгож ивхэн хуйлсан ч болно. Харин чийдэлж нэгийг нөгөөгөөс нь ялгахтаар хийж болохгүй. Би энд жоохон бүтээлч хандаж дохтун хэлбэртэй гэсэн. Миний хувьд захаа задлах нь ичээдийн мэдрэмж. Ингээд өөрийнхөө гарыг оролцуулж бэлдсэн савндаа цааснуудаа хийн. Савыг нандин байлгахын тулд хэлбэр дүрсээ олоход нь чиний гар оролцсон байх хэрэгтэй. Зүгээр л дэлгүүрээс авсан зүйл биш. Одоо санаа бичсэн цааснуудаа холиод нэгийг суглана. Чийдэлж болохгүй. Ямар ч болохаа байж болохгүй. Ингээд ичээдийн мөч. Үүнийг ямар нэг нандин догтоо онгойлгож байгаа юм шиг хандах хэрэгтэй. Ямар ч сэдв гарч ирсэн чи түүнийг хийх хэрэгтэй. Өөр юу ч биш. Одоо санаанууд хогийн савнд орох биш. Дахиврын савнд ордог боллоо. Чи санааг өөрчлөх биш. Хогийн савыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь санаа болгон агуу байж болно. Энэ бол миний дараагийн бичлэгний сэдв. Ингээд дараагийн бичлэгэн дээр уулзъя. Have fun.